За энэ сонгуулийн эрц ялангуяа ерөнхийлөгчийн сонгуул, орон нутгийн сонгуульд бол жил ирэх тусам муудсаар байгаа. Тэгэхээр энэ сонгуулийн эрцийг сайжруулах тал дээр таны одоо бас өөрийн гэсэн бодол, санал гэж байгаа юу? Жишээлбэл одоо 55 мянган төрийн албан хаагч тэг яг сонгуулийн үеэр саналаа өгч чаддаггүй. Энэ тэнд нөгөө хэсгийн хороонд ажиллаад явж идэг. За дахиад 45 мянга орчим байна уу? Нөгөө уур хач ростроор ажилладаг хүмүүс бас саналаа өгч чаддаггүй. За 20 мянган оюутан бас өгч чаддаггүй. За гадаадад бараг 120 орчим мянган хүн саналаа өгч чаддаггүй гэд. Тэгээ энийг одоо саналын өгүүлэх тал дээр сонгуулийн ерөнхий хорооноос энэ одоо технологийн хувьд ч юм уу ямарваа нэг юм хийх, бэлтгэх ийм байгаа болоо энэ дээр ер нь та юу бодож байна? Эсвэл хууль эрх зүйд нь өөрчлөлт оруулж одоо захиргааны шинжтэйгээр те бүх нийтийн санал өгүүлэх энэ төр асуудлыг ер нь сөхөх ёстой мó? Энэ дээр за нэр дэвшиж хариулъя Мегамар. Энэ дөрийн дөрөв. За сонгуулийн үйл ажиллагаа бол хүчин төгөлдөр болоход бол энэ эрцийн асуудал бол хамгийн чухал. Өөрөөр хэлэх юм бол сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн иргэдийн одоо 50-аас дээш хувь оролцож сонгуул маань өөрөө хүчин төгөлдөр тооцогддог юм зохицуулттай. Тийм учраас эрцийн асуудал бол хамгийн чухлаа. Тэгээд эрцийн асуудал дээр одоо сонгуулийн одоо сүүлийн үед явж байгаа статистик дүн мэдээгээс харахад бол эрцийн асуудал бол ер нь бол бууралттай гарсан статистикуд байгаа. Хэдийгээр энэ сонгуулийн эрцийг идэвхжүүлэх чиглэлээр сонгуулийн төв байгууллага маань одоо сонгогчдын боловсролынхаа хүрээнд мэдээллийг одоо хүргэж саналаа өгөх нь одоо чухал, төрийн үйл хэрэгт одоо оролцох энэ эрхээ эдлэх нь их чухлаа гэдэг зүйлийг илэрхийлж байгаа. Гэхдээ энэ сонгуулийн боловсролын одоо олох энэ үйл ажиллагааг зөвхөн сонгуулийн үеэр биш тасралтгүй үргэлж зохион байгуулах ёстой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас одоо сонгуулийн явцад одоо сонгуулийн эрцийг насны бүлгээр За гүйцэг хариулчээ. Дөрөв. Сонгуулийн явцад бол сонгуулийн эрцийг бол одоо ингээд насны бүлгээр ингээд тухайн үед нь бас ингээд элэгцээр шууд дамжуулж байгаа энэ технологийн одоо энэ арга барил бол одоо бас сонгогч нарт бол бас идэвхтэй оролцох боломжийг бол бас өдөөж байгаа гэх юм уу тийм ээ. Одоо сонгуульд оролцох нь чухал байна гэдэг ийм зүйлийг бол энэ мэдээллийн технологи ашиглаж бас сонгуулийн үеэр эрцийг ингээд шууд дамжуул танилцуулж байгаа нь бол бас чухал байгаа. Тэгэхээр энийг илүү одоо зарим одоо судлаач нар хөндлөнгийн байгууллагуудын гаргасан судалгаагаар бол насны бүлгийг бол нэлээд одоо үндэсний статистикийн газрын гаргасан насны бүлгийн рүү ойртуулж одоо 5 жилийн одоо 5 насны зөрүүгээр ингээд детальчилж гаргавал бас ингээд залуучуудын оролцоо идэвх бол нэмэгдэх юм байна гэдэг ийм судалгааны дүгнэлт бас танилцуулсан байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ асуудал дээр бас энэ сонгогчдын идэвхийг өрнүүлэх асуудал бол чухал байна гэж. За мэдээж оростор болон одоо энэ ажлын байран дээр байхгүй, ажил үүргийнхэн байнга оршин суух хаяг дээр байхгүй, ажил үүргээ гүйцэтгэж яваад